Аадны өмнөх тэнгэр шиг яасан ч баргал царайтай байх юм дээ. Солонго гэдэг чинь туяач байхын нэр үстэй. Туяахан ч бүр өнгөрөөд байна. Зөвхөн энэ мэдээг арваад заслаа. Тэр яах вэ? Иймэрхүү юм сэтгүүлчэнд бишгүй дээ нэг тохиолддог юм. Мэдхгүй дээ. Мордохын хазгай гэдэг шиг лээ. Байна уу? За. Солонго чамайг эрхлэгч дуудаж байна. За. Зөвхөн энэ материалаар сонины бүтэн дугаарыг ч гаргаж болох юм. Та нараа солонгыг хэрэг зэрэг сэтгүүлж болно гэж бодож байна. Хөөхөн? Үгүй ээ. Тэр талаар ярьж байгаа юм биш. Хэр зэрэг ахвалжтай сэтгүүлж болох уу гэж асууж байгаа юм биз дээ? Авахаач та. Тэгэхдээ яхан зөрүүд. Тэнэ. Харин эдэгси. Чи таяа босны гүйс. Үгүй. Туяач нэг бодох гайгүй шүү дээ. За, баяр хүргэе. Баярлалаа. Тий. За, сайн байна. Сэтгүүлч хүн анхны тамилчид дурсгалтай юм байдгүй юм. Би чамд өдөртөмжөөчөө хийж өгнө. Хаашаа явах нь вэ? Хязгаарын цэргийн дугаар салбарт. Хошуучаар уу, хурандаагаар уу? Сурвалжлагч. Оо, алиахан хамар дээр нэг үсч. Ах шиг хамартай өндөр сэтгүүлч болоорой. Солонго, амжилт хүсье. Баярлалаа. Сайхан найруулал хүсээд энийг чамд дурсгая. Санаандаа буусан гарчигаан энэ дээр түүж тэмдэглэж яваарай. За. Бицэн юмны сайн гэдэг чинь нэрнээсээ эхэлдэг юм шүү дээ. За, их баярлалаа. За одоо өөрийгөө магтах нь. Наадах чинь саяхан говь руу яваад тэнгэрд орхон сүрэг гэсэн найруул бичирсэн. Тэрний энэ өрөөгөр цагаан магтаал хүлээгээд л өнгөрсөн. Тэр чинь миний ажлын үр дүн баяр хөөр мөн биз дээ. За Солонго. Цэрэг ирсэн амьдралын нарийн амтныг эмэгтэй хүний нүдээр харж ухаанаар тунгаахад тун сонин найруул гарч болно шүү.
сайн байна уу? Амрыг ирээ. Сурвалжлагт Солонго. Дэслэгч Сэнт. Айргоо. Баярлалаа. Замдаа ядруу. Гайгүй шүү. Ийм сонирхсаар явтал нэг мэдэхэд хүрээд ирлээ. Нөхөр тэсгэрч толгоон дээр дуудаж байна. За. Би Түрк явчаад ирээ. Энэ ямар сайхан зураг вэ? Тийм шүү. Манай нэг байдагч зурсан. Энд тхийн уурал да. Жил бүхэн 2 хүн ирдий. Одоо байгаа болов? Байгаа. Тийм. Нэг юм дутуу санагдаад байсан. Би одоо бичгийн хүний ширээг мартчихаж. Яарахад дутуу мих гарнаа. Хэрэгцээ тэм гарвал хэлж байгаарай. Нөхөр тэсгэрчид дэлдэхийг зөвшөөрнө үү? За. Манай бэлэн боллоо. За би явлаа. Би тамд сурвалжлах ажлынхаа төлөвлөгөөг танилцуулъя гэж бодсон юмсан. Дараа хоёулаа тухтай ярилцъя. Би заавархаар ирнэ. Баярлалаа. Ноор эндээс холон. Энүүхэн гүдэнгийн цаана байдаг. Амьтан хүн цөөхөн байдаг энэ хязгаар нутагт алба хаад суугаа энэ дайчид амьдралын онцлог горимтэй. Дарга нь нуураа их л магтаж ярьлаа. 2 хундаа их хайртай юм аа. Үнэхээр ч уул усны чимэг болсон сайхан шүүд.
сурвалжлагч таныг дуудаж байна. Юу болов? Энэ манай хаалттай бүс. Хаалттай бүсээ. Тийм. Одоо очлоо. Мэдлээ. Ирсэн өдрөөсөө эхлээд л цэргийн дүрм зөрчиж хаалттай бүсэнд нь орчихлоо. Эдний явах газар ярих үг нь хүртэл дүрмтэй байдаг юм байна. Би та хоёрын зургийг аваадах юм. Бит хоёрын үү? Сонинд гарах уу? Гарч ч магадгүй. За, одоо нэг дараадах. За. Залга. Күчи яа нордгоо. Чи чинь мор шиг өдөржингөө гар нүрээ аваагаад юу болчихоо? Чи хаач гэнэ? Би сурвалжлагчтай уулзсан. Шүлгээ уншиж зөвлөгөө ав. За чи ч яах унших шүлгтэй яруу найрагч хүн. Би яах болж байна? Арга бодноо. Найсан чамаа нэг шүлэг бичиж өгье. За. Тэгэл чи очоод уншаад өгчихгүй юу да? За тэгж өглөө болё охин. Баярлалаа. Ядарч юм уу? Хаач гэнэ? Би ажил ихтэй болсон. Өвгөн чинь туслах уу? Чи өнөөдөр л над туслахаа мэдвэ. Хизээ хиндэ туслахаа би өөрөө мэдэн шүү дээ. За яв. За. Тавтаа хааллаарай. Баярлалаа.
Та энэ нутгийн хүн үү? Бараг л тийм дээ. Анх би салбарын дарга гээд нэг хашир хорондоо байх юм бодлоо. Тэгсэн чинь Манай дарга надаас хэд ах хүн бэ? Саяхан амралтаараа нутаг явсан. Өдийдч дарвын нуруунд айр гүйж сутай уулаа хараад л сууж байгаа да. яасан ч хол юм бэ те? Алба гэдэг тийм байдаг хүн да. Би энэ салбарын улс төрийн орлогч. Би үл чи. Үгүй ээ. Нөхөр төслөгчд. Авч болно. Наашир. Мэ. За яа. Та үргэлжил инээмсэглэж явах юм аа. Өнөө орой болох залуу хэлчид үдшилэхдээ таныг өрье. Баярлалаа. Хаана болох юм? Дайчин алдрын танхимд 9 цагт эхэл. Яг цагтаа юу? Яг цагт. Тэгээд хэдий тарах вэ? Бас цагтаа юу? 11 цагт тарна. Цаг хугацаа гэдэг бол бидэнд хууль байдаг. Уучлаарай, манай ирэх цаг болчихж. Баяртай. Салхи сэвэлзээд нэг л сэрүүхэн байх чинь. Тийм ээ, энд эртсэр ордог. Би ч энтхийн цагаа гарт үрдасч ирж. Мэлхий шагаар бороо орохтгоо. Саяхан манай мегмурга говьд явж ирээд Тэмээний тухай тэнгэр тойрхон сүрэг гэдэг нь найруулагдсан байсан. Нээрэнч талын тэнгэр газартаа сүрэгтэй хүндээ ойрхон байдаг юм байна. Танай энэ эмэгтэй хүн ховор юм аа? Та манай эмэгтэйчүүдийг эзгүй үеэр ирж дарга гэрүүлтэйгээ амарч яваа. Туслах маань эхнэрээ төрөхөд хүргэж хөр явсан. Удахгүй манайх нэг шин цэрэгтэй болох байхаа. Та нэг цэнхэр алж өрт. Бид бас нэг юм алж өрт. Сонсож байна. Сайхан дуу шүү. Айд. Дааштай үдшилгээ нээ. Өнөөдөр манай үдшилэгт сурвалжлагч эмэгтэй Солонго оролцож байна.
Тантай танилцсандаа би их тааламжтай байна. Намайг Саруул төгс гэдэг. Та орсоор ярьдаг л үстэй. Баг зэрэг гадарлана. Я помню чудное мгновение, предо мной явилась ты. Та орслыг хаана ингэж гарангаас ирсэн? Эрхүүд оюутан байлаа. Эрхүүд оюутан байлаа. Энд ирээд хэлчин боллоо. Сурвалжлагч эмэгтэйгээр дуу дуулуулъя. Хөнгөн дөө. Мэдлээ. Уучлаарай бидэнд ажиллагаа. Сурвалжлагчдыг барин нөрөж өг. Гүйцэтгэе. Намайг аваад яваач. За бушуур асуу. Байна уу? Би орхон байна. Борон дуруулсан адуу дээлжгүй явсаар хэлийн дуруулсад орж ирлээ. Нэмэлт хүч хэрэглэнэ үү? Хай гомдоо.
намтлаа. Бороо орсоор байна. Бороо суур атууруудсныг тавтаалаа. Ханааны халагч, байлагч Батбаяр. Тий. Зүүн тийш. Бүгд найрамд Монгол ард улсын дархан хэлийн манаанд хаа. Марш! Амар гэрээ. Сайхан амар уу? Сайхан амар тайвна. Тайваа. Та яас эрт босоо? Би цэргийн хүн болсон штэ. Та эдний тухай мэдэх үү? Мэдлгүй яах. Манай салбараас төрсэн их орончд. (1939) оны хавар болсон хэрэг. Хилийн манааны 10-аахан цэрэг байсны 300 гаруй цэрэгтэй бараг хагас өдөр шахам тулалдаж дархан хилээ баатарлагаар хамгаалсан түүхтэй юм. Эх орны манай байна гэдэг альч цагт нэр хүндтэй хариуцлагатай алба шүү.
Манай сум. Та сур зан гэдэж байгаа мó? Үгүй ээ, энэ чинь чөдөр гэдэг юм. Ах нь адуучин хүн. Өө тийм үү. Би таныг тоогооч мэрэгчлээ хүн л гэж сонсон юм. Хаанаас та? Эх орноо хамгаална гэдэг чинь биднээс төрөл бүрийн мэрэгжил шаарддаг юм шүү дээ. Нэрнч мэрэгжил юм да. Сайн байна уу? Амрыг ирээ. Одоо жинхэнэ цэрэг боллоо. Хэрвээ та завтай бол би шүлгээ уншиж зөвлөгөө авмаар байна. Зөвлөгөө өгч чадах юм болоо да. Наадах чинь биднийг бодох юм бол зохиолч хөө. За баяр та. Энх тэнгэрийн наран дор эх орноон би манаж яваа. Элэг зүрхнийхээ гүнд энхри чамайгаан би санаж яваа. Хилийн цэргийн дайчин жигсаал дундаас хонгор бүсгүй чамайг онцолж би мөрөөдөн холын тэртээ суугаач гисэн хүний хүүгийн ариун сэтгэлээр хайрлана. Санин шүлэг байна. Эхтэй зориулж бичсэн хүнтэй ямар шиг сонсогдох юм бол доо. Баярдаг саруул төгс. Би жагсаалын дарга дуудаж байна. Мэдлээ. Дараа өөр шүлэг уншиж өгнө. Малгайгаа. Баярлалаа. Зүгээр. Сэргэлэн залуу шүү. Хилчтэй амьдрал гэж саний. Эднээс дөлөөд явах юм бол юу ч олж мэдэхгүй буцаж магадгүй. Сүрэн гэж нэг санин дуугүй хүн. Мэргэжлийн талаар тоогооч юм хэлдэг бас л бодмоор. Би оёо хөө. За. Баярлалаа. Алё. Та нар хүлээж бай. Би хадаад өгье. Баярлалаа.
Суус. Арай минь. Амар игэрээ. Танилц. Манай туслах. Дэтлэгч мандах. Сурвалжлагч Солонго. Захны даваа хад сурч байна уу? Сурч байна. Харин та захныхаа давааг хадуулах уу? Захны даваатай бол хоёулаа хадуулсан. Нөхөр төслөгчд манаар гих цаг боллоо. Болно. Мэдлээ. Таны алба тавина уу? 50. Та бичих юм олж байна уу? Баг цагаан юмтай болж илээ. Ашгүй те. Тэслэгчээ. Тэр хөх уулыг ямар уул гэдэг юм бэ? Үзүүр хайрхан гэдэг. Би бол суурган цэнхэр уул гэдэг. Йоо. Сувраган цэнхэр уулаа. Мм. Яруу найраг шиг сайхан нэр байна да. Их нутаг төрлөх орныхаа байгалийн сайхныг би анх тэр ууланд л мэдэрсэн. Автагаа хамт очсноо ер мартдаг. Тэгэхэд би 5 байсан. Тэрнээс хойш олон удаа атсан. Та яагаад энэ уулыг сонирхоод байгаа юм? Эх орны маань торгон хилийн харуул цэрэг эрс гэдэг. Мөнхийн энэ уул шиг юм да гэж над гинт санагдсан юм. Тэслэгч өглөө. Сувраган цэнхэр уул. Нэрнч сайхан уул шүү. Бидний хэний маань ч сэтгэлд насан туршид мөнгөрч үлдэх төрлөх нутгийн шивнээ байж. Сувраган цэнхэр уулс. Сонин нэр. Мэгүргахаа өгсөн дэвтэр тэмдэглэх нэг нэртэй боллоо. Ийм нэртэй найруулал байхыг хэн бай гэхэв? За. Араар. Сүрэ.
Энийг хэн гэдэг вүлээ? Чойжл. Аа тийм. Чааж. Чи бата зураг сонирхдаг уу? Үгүй ээ. Би гар зураг оролддог. Энэ дээрээ ямар зураг зурвал да? Онцгийн өмгөө. Дайчин алдрын танхимыг тогтчулсан. Аа, тэр чинь чиний бүтээл юм бэ? Тий. Та шүлэг бичдэг үү? Би зүгээр л унших дуртай. Би нэг л шүлгэнд дуртай. Ямар шүлэг вэ? Уншиж өгөхгүй юу? Цэл залуу насныхаа гал дүлөөр бадарч сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ чин үнэн ч амрагтаа хэлж үзээгүй мөртлөө чинийхээ төлөө өхье гэж эх орондоо би хэлсэн. Сайхан шүлэг шүү. Чиний нөгөө туслах чинь хайчаа. Ямар? Яагаад хаалгаар багтаж ядаад орж ирдэг? Саруул төгсөв. Харуул гарсан. Та ямар хоол захиалах вэ? Хямцагтай шарвуудаа хямтад алах. Сурвалжлагчаа. Хямцагнаас бусд нь болох байх. Сүрмэн, үннийг хэлэхэд өнөөдөр надад хоол идэх сонирхол алга. Үннийг хэлэхэд танд хоол зөөж их сонирхол надад байна. Би ингэж та нарт өвгөдөж байснаас зүгээр л жагсаж очиод хамт хооллож бай. Та манай зочин шүү дээ. Дарга буудалд нь үйлчилж бай гэсэн. Хүш. Хараач. Сурвалжлагч ирж явна. Аа? Та суугаач. Баярлалаа. Та хоолоо аваач болохгүй яга. Ганцаараа хооллох уйтгартай юм. Ирсэн зочноо цайлж хаятайхан цаг гарахгүй л явна. Чи яваад манахаас нэг юм аваад ирээч. За, Хааваагааг нь мэднэ. мэднэ. Хондоо авчираарай. За. Эрүүл мэнд аз жаргалын төлөө тогтоох уу? Тэгье. Эхлээд тань. Би үл хилчин дайч та нарынхаа төлөө тогтоомоор байна. Баярлалаа. Та арих уудгүй юм. Нэг л актрус. Тэгтээ та согтсон уу? Аавлаа 2-3 бол чарагдаад байсан. Тэгээ зэмлүүлсэн үү? Ямар таамтаг байх. Хараа л алгадуулаагүй шүү. Хунд гарахаар хувьсгалаа солихгүй гэж аав минь ярьд. Ер нь хилчин хүн арих байх тийм ээ. Бид бүхний цаана улс их орн маань ирээдүйн бүтээн байгуулалт гээд олон юм бий. Найруул өчхөр ирсэн таа ч гэсэн нэг юм. Та наадхаа уучхаач. Өнөөдөр нэм гарах шүү дээ. Нэм гариг үлээ. Хот руу цахилгаан явуулж болох уу? Болно шүү. Холбоогоор дамжуулчих. Манай хоёр найзын хорин болно. Хідэн өгөөчөө дамжуулчихмаар байна. Боллгүй яах. Болох уу? За, Гүйлтгий. Нөхөр дэслэгч 100 гарын манаанаас мэдээ ирлээ. за, явж бол. Гүйлтгий. Уучлаарай, би явахгүй л болохгүй. За, Тавтай хооллоорой. баярлалаа.
Амрыг ирээ. Сайхан амруу. Сайхан та хизээрээ. Шөнө ирсэн. Яага? Ажил гараа юу? Хилийн зурвалт бөмбөлөг унаад. Бөмбөлгөө? Тийм, онцон сэжигтэй биш. Цагуурын шинжилгээний бөмбөлөг. Та цахилгаан явуулна гэлөө. Боломж байвал Боллогүй яах. Одоо явуулах. За тэг. Нөхөр дэслэгч Төрөөч Баатар холбоо ирж байна. Болно. Энэ дээр биш үү? намайг наашаа гарахаас өмнө Димэд маа хоримлох болсноо хэлж яаж ийгээд чамд хэл өгнө гэсэн. Би тэр хоримд байгаагүй ч дээр байж. Димэд маа гомдох хэрэг гомдолт байхгүй. Сэтгэл зүрхийг хинж хизээж албадаж чадахгүй. Энэ газрын хайгийг биччих үү? Хилийн дугаар салбар гэж бич. 50 цагч гисэн алба нарийн байт юм шүү дээ. Өглөөний мэнд. Сайхан амруу. Сайхан. Та ганцаар явахтай байхгүй нь? Эргэн тойрон хилчид байхад юунаас айхав дээ. Тийм биз дээ. Хил хязгаарыг мартаж болохгүй. Одоо ч би ойлгож байгаа. Наад алчуурчин танд их зохих юм. Яг л усны өнгөт. Нэг эм 3 705 дахь нэргүй өндөрлөгийг бид мөрдөж эхэллээ. Хариу хүлээе. 705 дугаар нэргүй өндөрлөгөөр хил зөрчигчийн мөр илэрлээ. Машинда. Мөр хамгаалагч би. Нөхөр дэслэгчид нэг морины мөр илэрлээ. Хэдэн ч хүн байж болцсогүй. За. Гаалт 2. Гаалт 3.
Фердинанд 2674-ийн Б-гээс өөр 3 бол заллаа. Бос. Гар. Фердинанд 2676-гийн Аад байгаа шугуунаас хил зөрчигчийн нэгийг илрүүлж барьлаа. Би алтай байна. Холын бургас бүдгэрлээ. Нисдэг тэрэг ирүүл туслана уу? Тийм ээ. Би алтай байна. Бид нэргүй өндөрлөгийн чиглэлээр мордлогоо үргэлжлүүлж байна. Байна уу? Би орхон байна. Сүрэн нөхдөсөө дөрвөлж холбоо засарлаа. Цэл залуу насныхаа гал дүлээр бадарч сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ чин үнэн ч амрагтаа хэлж үзээгүй мөртлөө чинийхээ төлөө өхье гэж эх орондоо би хэлсэн. Би дэнхийн соргог мананд албан үргээ гүйцэтгэж явсан. Дайчин нөхрөө эгнэнээс харамсалтайгаар алдлаа. Нам ард түмнийхээ даалгаврыг нэр төртэй биелүүлсэн. Хилчин байлдагч сүрэнгийн гавьяг эх орон хэзээч мартахгүй.
аюул гэдэг хэлж ирдэг юм байна. Сүрэн маань 20 дөнгөж хурч аваад сэл залуу насандаа хотлолныхаа төлөө амиа өргөн мөн хөрлөө. Ийм явдал болно гэж би зөөдлөөчгүй. Бидний өнөөдрийн аз жаргалыг хамгаалж байгаа хэлчин дайчдын амьдралын нарийн амтныг олж найруулал бичнэ гэдэг тийм чамраг бол та. Эдний ажил миний анх хэрэгтэй төсөөлөн бодож байснаас огт өөр юм. Орой минь түргээ. Та амрааг байгаа мó? Амраагүй. Маргааш өглөө эрт явна шүү. Ахмад дайчдын уулзалт. Энийг хэлэх гэсэн. Баярлалаа. Та суугаач. Зүгээр. Яарч явна. Та сайхан орсорой. Баяртай. Баяртай. Нөхөр хурандаад Ахмад дайчтай их хүндэтгэлийн цугдаанд дугаар салбарын хилчид бэлэн жагсан дэслэг төмөн нас. Сайн байцгаана уу? Нөхөр хурандаа хамрыг гэрэл. Орно. Vasiyum Selmetin rolvin utaga Tecunda trabakta javsıyum
Монголын ах мудаачдын хойч үе ингэж ажиллаж амьдарч байдаг юм байна. За болсон. Та нар намайг юу авчихсан гэж бодож байна? Таацгаа да. Модтой ч ихэрч. Хөлөг рүү. Энийг боцгаа. Алуу. Яахгүй гарч. Inni тараа. Саруул төг. Би Маа. баярлалаа. Жаажил. Үнсээ даа. Ахгүй мó. Үнсгэж. Саруул төгсөө. Яруу наргийнхаа онгодыг дуулсан басна өгөөрэй. Амба. Юунд нэг ээж. Хаа. Өөр юм байна. Чимээдтэй. Ямар гарч ирсэн ба? Үнсээ даахгүй юу? Би баярлалаа. Шгэ. Шуудынгийн онгод ирлээ. Архоо. Ороо. Та захиагаа бэлэн болгосноо? Билээ. Онгоц сүрээд ирлээ. Тасуулт. Сүрэн маань сурсан. Үнийг хэлэхэд танд хоол зөөж их сонирхол надад байна. Таны унаа хүрээд ирлээ. Манай шинэ хүний унаач гараад ирлээ.
Энэ захаа. Энэ чиний хаяг уу? Тийм ээ. За явах уу? Сурвалжлагч Солонго. Сайн явж ирв. Сайн ирлээ. Таны хайртай уулаар найрууллаа нэрлэвэл татгалзахгүй биз? Яалаа гэжтэй. Хэрвээ энэ уул ус газар шороо ярьдагсан бол их сони юм хэлэндэ. Тийм ээ. Танаа эндхийн чулуу бүхэн өөртөө төвхтэй. Тийм ээ. Би таны найруулгыг хүлээцгээе. Баярлалаа. Орныхоо торгон хөлийг манаж байгаа энэ нийгэл дайчид цөөхөн хоногт надад эргэцүүлж бодох юм их өгчээ. Та нарыгаа би хизээч мартахгүй. Дахин уулзахын ерөөлийг зүрх сэтгэлдээ хадгалж явъя. Газар тэнгэрийн цагт хандран харагдах суурган цэнхэр уулсан. Баяртай.